За сайн байцгаана уу та бүхэндээ 7 сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хашаа цумын нутагт ажиглагдсан цагаарын гамшигт үзэгдлийн талаар нэмэлт мэдээллийг танилцуулъя. За одоогийн байдлаар бидэнд ирүүлсэн баримт материал дээр үндэслэж үзэхэд энэ үзэгдэл маань догшин хууль салхи байсан байна гэдэг нь бол тодорхой байна. За иймэрхүү догшин хууль салхины үзэгдэл бол дэлхийн хэмжээнд дундад өргөргийн 20-30 градусын хооронд ажиглагдах бүрэн боломжтой. За энэ бүс нутагт яадаг юм бэ гэхээр зуны улиралд хурд хүнсний хэмжээ нь бол гол төлөв конъюнктив гаралтай хурд хүнснээс бүрэлддэг. Догшин хууль салхи үүсэх нөхцөл бүрддэг ийм нөхцөл бол зуны улиралд бол хаасайгүй ажиглагддаг байна. Манай орны хувьд ч гэсэн хамгийн их ийм догшин хууль салхи ажиглагддаг бүс нутаг бол Америкийн нэгдсэн улсын төв болон зүүн хэсгүүдээр байдаг. За ийм ч учраас тэр бүс нутгийн судалгаанд бол нэлээд их судлагдсан байдаг юм байна. За манай орны хувьд бол энэ үзэгдэл маань энэ тэндгүү ажиглагддаг ч гэсэн эрч хүчний хувьд бол нэлээд янз бүр байдаг. Энэ бол нэлээд эрч хүчтэй ийм үзэгдэл байна. Ийм хурхуу төрлийн хүчтэй үзэгдэл маань 1974 онд болж исэн байгаа. За энэ үзэгдэл маань хэдийд ямар нөхцөлд үүсдэг юм бэ гэдгийг бас хүмүүс сонирхож болох юм. За энэ зургийг та бүхэн харж байна. За түрүүн би хэлсэн энэ конъюнктив гаралтай юм үзэгдлүүд маань өөрөөр хэлбэл энэ аян цахилгаантай аадар бороо маань энэ яг хууль салхи үүсэх үндсэн нөхцөл болдог. За аян цахилгаантай аадар бороо үүсэхний үйл үүсэх гол нөхцөл нөх юм бол чиглэг дулаан агаар дээр хуурай хүүтэн агаар юмас шилжиж ирснээс агаар мандлын өксөх хөдөлгөөн үүсэж тэрний ард нь бол уруудах огцом хүчтэй тийм уруудах хөдөлгөөн үүснээ улмаас үйл хүчтэй хөгжиж аян цахилгаантай аадар борооны үйл бол хөгждөг байгаа. За энэ маань улам эрчтэй хөгжиж үүлний өндөр эрчимшиж өксөх болон уруудах хөдөлгөөнүүдийн хурдны зөрөөнөөс үүсэлтэй мөн орон нутгийн шин чанартай уул зүүн нөлөөлөөс үүдэлтэй дотор нь хуулиар хөдөлгөөн бий болж энэ догшин хууль салхи үүсдэг байгаа. За та бүхэн энэ зурган дээр харж байна. Саяын юу бол ерөнхийдөө саяын аян цахилгаантай аадар борооны үндсэн суурин дээр энэ хууль салхины маань үндсэн хуулиар хөдөлгөөн нь бол үүсээд үзэгдэл маань явлан эрчимжиж өксөх уруудах хөдөлгөөний эрчимжих учраас үүлэнд байсан одоо юу гэдэг мөндөр буюу борооны төслүүд бол том хэмжээтэйгээр газарт буудаг байгаа. За энэ байдлаас бол тийм том хэмжээний мөндрүүд ажиглагдах бол энэ боломжтой энэ догшин хууль салхины үеэр. За та бүхэн тэр дараагийн зургаас харж байгаа бах. За энэ дээр бол тэр юуны мөндөрний бүс нутаг нь хаана байдгийг, бороонуудынх нь эрчимшил ямар байх, аль бүстэй ямар байдгийг эндээс харж болж байна. За тэр хөдөлгөөний чиглэлийн дагуу эхлээд бол та бүхэн санаж байгаа борооны түрүүн шороо гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Энэ ийм үзэгдлийн өмнө бол дандаа нөгөө огцом уруудах хөдөлгөөний улмаас газар орчимдоо тийм жижиг масштабын хууль салхинуудыг бол үүсдэг. За энэ хуйнаас үүдэлтэйгээр хүмүүс бол тийм борооны түрүүн шороо гэж ярьдаг байгаа. За тэрний араас бол бага эрчимтэй бороо орж ирснээр ширүүн бороо ороод тэгээд мөндрийн хэмжээ жижиг байснаа том болж тэгээд яг догшин хууль салхины маань бүс маань орж ирдэг байгаа. За энэний догшин хууль салхины араас мөн бас тийм хүчгэлсэн хурд тундас орно. Дээр нь арын нөгөө хууль салхины бүс буюу ард нь бас юу тийм хууль салхины үзэгдэл бас ажиглагддаг байгаа. За ерөнхийдөө энэ үзэгдэл маань маш богино хугацаанд өсөж хөгжиж сарндаг ийм бэсрэг масштабын хэдхэн километрээс нэг 10-20 км-ийн хэмжээстэй ийм үзэгдэл байдаг. За ийм үзэгдлүүдийн тоон зөвхөн энэ догшин хууль салхиас гадна аян цахилгаантай аадар буруу, нөөлөг салхи зэрэг үзэгдлүүд бол ордог. За мөн дошхон шорон хуйг зэрэг ийм үзэгдлүүд ордог юм байна. За энэ үзэгдлүүдийн үүсэж хөгжиж байгаа ерөнхий үндэс нь бол тэр аян цахилгаантай аадар борооны үүсэх нөхцөл байгаа. Хүмүүс бас сонирхож байгаагүй ийм догшин хууль салхины эрч хүч нь бол түүнийхээ хурдаар тодорхойлогддог. За хурд нь бол хэвтэй чиглэлийн хурд биш. Энэ үүлэн дотор үүсэж байгаа тэр хуулиар хөдөлгөөний хурд гэж ойлгох хэрэгтэй. За энэ хуулиар хөдөлгөөний хурд нь бол янз бүр байдаг. Эрчмээсээ хамаарат. За энэ юу нь бол нэг 20 м/с 100 м/с ч юм уу те янз бүрийн юм эрчимшилтэй юм догшин хууль салхиуд ажиглагддаг байгаа. Дээр нь бас энэ үзэгдлийн маань амьдрах хугацаанд бас янз бүр хэдэн минутаас хэдэн бас цаг хүртэл үргэлжлэх юм боломжтой байдаг байна. За иймэрхүү төрлийн ийм богино хугацааны амьдрах хугацаатай бичил масштабд ажиглагддаг ийм үзэгдлүүдийг бол яг цагуурийн ажиглах хэмжилтээр тогтоох боломжгүй. Энэ маань
яг л тухайн станцыг дайрч өнгөрөөгүй бол яг хэмжилт хийх боломжгүй байдаг. За энэний гол илрүүлдэг гол хэрэгсэл нь маань ардаар буюу Доплерын эффектийг илэрхийлдэг тийм ардаарууд байдаг. Тухайлбал за энэ зурган дээр та бүхэн харж авах энэ бол Америкт ажиглагдсан догшин хуу салхины үеийн зургийг ардаараар илрүүлсэн байдал байна. За энэ зүүн талын зурган дээр бол тухайн догшин хуу салхины үүлэн хуйлраа бол иймэрхүү байдлаар ардаар дээр илэрдэг байна. За харин тэр баруун талын зурган дээр нь бол тухайн Доплерын ардаараар илэрсэн догшин хуу салхины эрчмийг илэрхийлсэн зургийг харуулж байна. Ийм байдлаар бол догшин хуу салхийг ардаараар илрүүлж болдог. Гэтэл манай тэр цагаарын аюултай үзэгдэл ажиглагдсан хашаатын оройнд бол Доплерын ардаар байхгүй учраас энийг бол бид нэр хэмжилт хийж ажиглах юм боломжгүй байсан. Доплерын ардаар маань Улаанбаатар хот орчинд байрладаг. Харин энэ иймэрхүү үзэгдэл бол хэдийх эрч хүчиг хамар хэмжээний хувьд багч гэсэн учруулж байгаа хохирол нь маш их байдаг учраас бид нар бас иймэрхүү төрлийн үзэгдлийг урьдчилан мэдээлэх боломжтой болох талаас нь ихэн анхаарч ажиллах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ урьдчилан мэдээлэх боломжийг бүрдүүлэхийн тулд биднэрт бол энэ Доплерын ардаар их шаардлагатай. Одоогийн байдлаар бид нар зөвхөн нисэх буудын орчим ганцхан ардаартай байгаа учраас одоо тэр хашаатад ажиглагдсан энэ догшин хуу салхийг илрүүлэх боломж байгаагүй. Ер нь бол Монгол орны хэмжээгээр бид нар энэ аюултай үзэгдлийг илрүүлэх боломжтой болохын тулд Монгол орны бүрхсэн одоо тийм ардаарын сүлжээтэй болох хэрэгтэй байгаа. За энэ ардаарын сүлжээтэй болох асуудлыг бол бид нар дээд төвшин төсөл хэлбэрээр танилцуулсан боловч одоогийн байдлаар одоо шийдэгдээгүй энэ асуудал хойшлогдсон хэвээр байгаа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.